сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Манай подкастын ээлж дугаар эхлэхэд бол бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараар оюука маань нэгэн сонирхолтой хэрэг буюу одоо нэлээ эрчийг авч исэн нөгөө coin moinтэй холбоотой үе. Тэр үеийн нэгэн сонирхолтой эргүүдээс гэхдээ гэрээний маргаантай холбоотой ийм хэргийг сонгож авснаа айгүй сонирхолтой санагдлаа. За гол агуулга нь юу вэ гэхээр яг нөгөө виртуал хөрөнгийн одоо үйлчлэгийг үзүүлэгч хууль 2021 оны 12 сард батлагдсан шүү дээ. За тэр үйл батлагдсантай холбоотойгоор одоо тухайн компани одоо хэрэг бүхий этгээдүүд зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь тухайн хууль батлагдсантай холбоотойгоор одоо төлөлт нь хойшлсон ч юм уу те бизнесийн одоо үйл ажиллагаанд нь цохих одоо холбоотой нөхцөл байдлууд бол үүссэн. Үүнтэй холбоотойгоор нь шүүх болвол гэрээнд заасан алтангийн хэмжээг бууруулсан ийм дүгнэлт хийсэн сонирхолтой кейс байгаа юм байна. За тэгэхээр оюука маань шууд кейс рүү гарах уу? За тэгээ энэ маргаан маань нөгөө суур маргаан нь бол зээлийн гэрээтэй холбоотой маргаан байгаа. За маргааны нэхэмжлэгч маань Ч гээд хувь иргэн, за хариуцлагч нь болохоор эм хязгаарлагдамж хариуцлагатай компани. За гэдэг иргэн энэхүү хоёр хариуцлагчтай маргаан байна. За энэ маргааны үрээнд болохоор нөгөө алдангийн хэмжээг шүүх бууруулж болно гэдэг зохицуултыг тайлбарлан хэрэгэлсэн ийм маргаан байгаа. За энэ маргаан маань улсын дэд шүүхээр 24 оны 4 сард шийдвэрлэгдсэн. За тэгээ маргааныхаа үйл баримтыг танилцуулах юм бол за энэ маргалдагч талууд маань 2021 онд зээлийн гэрээ байгуулсан. За тэгээд тус зээлийн гэрээгээ нотариотоор гэрчлүүлсэн байдаг. За гэрээний зохицуултын ёсоор бол зээлдүүлэгч буюу одоо маргааны маань нэхэмжлэгч нь гэсэн үг. Нэхэмжлэгч маань одоо хариуцагч МХХК-д 209 сая 100 мянган төгрөгийг зээлсэн. За ингэхдээ 3 сарын хугацаатай хүүгүүгээр зээлсэн. За харин 3 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд бол хугацаа хэтэрсэн хоног тутамд одоо гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон байгаа. За тэгээд за нэхэмжлэгч буюу одоо зээлдүүлэгч маань хэлсэн ёсороо мөнгөө одоо зээлийн гэрээ байгуулсан өдрөө МХХК-д шилжүүлсэн. За харин МХХК-гийн хувьд бол иргэн төлөлт огт хийгдээгүй байгаа. За тэгээд шүүхийн шатанд зээлдүүлэгч буюу одоо нэхэмжлэгч маань нийт 431 сая 100 мянган төгрөгийг гаргуулъя гэдэг энэ шаардлагыг МХХК болон иргэн нарт холбогдуулан гаргасан байгаа. За тэгээд энэ одоо 400 сая төгрөгийн задаргаа нь яаж явж байгаа вэ гэхлээр үндсэн зээлийн дүн маань 209 мянган төгрөг байсан. 209 сая төгрөг байгаа. За тэгэхээр энэ дээр нөгөө алданг тооцсонгууд 104 сая орчим төгрөгийн алданг тооцогдож байгаа. За яагаад вэ гэхлээр нөгөө хууль зааснаар алдангийн хэмжээ нийт гүйцэтгээгүй одоо нөгөө зээлийн дүнгийн 50-аас дээш рүү гарч үлдгүүгээд нөгөө таазандаа тулчиж байгаа гэсэн үг. За тэгээд цаана дахиад нэг 117 сая орчим төгрөг байгаа. За энэ 117 орчим сая төгрөгөө бол иргэн эгээс нь хэмжилж байгаа. За энэ мөнгөтэй холбоотойгоор талуудын оронд бол зээлийн гэрээ байгуулагдсан зүйл байхгүй юм байгаа. За тэгээд шүүгийн шатанд ирэнгүүт за манай нэхэмжлэгч маань бол нөгөө зээлийн гэрээний дагуу одоо өгсөн зүйлээ авъя гэдэг бол хариуцагчийн зүгээс одоо тухайн зээлийн гэрээ бол 4 зүйлээ хийсэн хэлцлээ. За анхнаасаа ер нь талууд зээлийн гэрээ байгуулсан биш. Харин одоо ийм одоо компанид хөрөнгө оруулалт хийгээд төсөл одоо хөтөлбөр хэрэгжүүлж ийм хөрөнгө оруулалт маягийн хамтын ажиллагаа бий болсон байсан талуудын оронд. За тэгээд тэр зээлийн гэрээ маань бол энэ хөрөнгө оруулалтын хилцлийг халахвчилсан ийм 4 үзүүлж хийсэн хилцэл юм а гэсэн байдлаар маргаж байгаа. За анхан шатны шүүхтэр очиод шүүх болон хэмжлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгосон. За ингэхдээ бол иргэний үеийн 281-ийн нэг заасан зохицуултыг баримталдаг. За энэхүү зохицуулт маань бол одоо ердийн зээлийн гэрээний хүрээнд хэрэглэгддэг ийм иргэний үеийн зохицуулт байгаа. Хэрвээ одоо банктай холбоотой, банк бус байгууллагатай холбоотой зээлийн харилцаа бол иргэний үеийн тусгай ангийн 400 аргашаа байдаг ядагчсэн 281 дээр зохицуулт бол зөвхөн иргэн хооронд хийж байгаа нэг удаагийн шинжтэй ашиг олох зорилгогүй зээлийн гэрээнд хамааралтай. За тэгээд шүүхийн энэхүү зохицуултыг хэрэглээд маргааны шийдвэрлэгтийн хэмжлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. За ингэхдээ зохиогчдын хооронд буюу одоо маргалдагч талуудын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсэхгүй байна. Тодорхойлбол нэхэмжлэгчээс хариуцагч одоо компанид шилжүүлсэн мөнгө хөрөнгө нь бол компани үйл ажиллагаанд одоо зориулж хийсэн хөрөнгө оруулалт. За талуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ийм хөрөнгө оруулалтын мөнгө байна гэж тайлбарладаг. За анхнаасаа ингээд нөгөө шаардах хэрэг үүсээгүй учраас одоо энэ иргэний үеийн 281 дэх зүйл заасан гэрээний харилцаа байхгүй. За тэгээд тийм учраас энэ талаар одоо нөгөө нэхэмжлийн шаардлага гарах эрхгүй байна гэж үзээд одоо нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгодог. Гэхдээ
анхан шатны шүүхийн тэмдэглэн хийсэн зүйл нь юу вэ гэхээр хөрөнгө оруулалтын одоо хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын асуудлаар маргахад энэ шийдвэр саадуулахгүй гэж хэлдэг баг. За тэгээд нэхэмжлэгчийн хувьд одоо нөгөө шаардлага нь бүхэлдээ хэрэгсэхгүй болсон учраас давзаалдах журмаар гомдол гаргасан. За давзаалдагчдын шүүхийн шийдлийг ихтэй танилцуулах юм бол шүүхийн шийдвэрт анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад нэхэмжлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлсэн байгаа. За ингэхдээ иргэний үеийн нөгөө 281-ийг заасан зээлийн гэрээний зохицуулт, за 232 дугаар зүйлийн 4 дахь хэсэг заасан анзын зохицуултыг тус хэрэгэлсэн. За анзын зохицуулт нь ямар зохицуулт вэ гэхээр анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% сэгтэрч болохгүй гэдэг нөгөө таад тогтооцсон ийм зохицуулт байна. За тэгээд давзаалдагчдын шүүхийн хууль хэрэглээний тайлбар гэвэл за МХК болон Ч2-ын хооронд байгуулагдсан энэ зээлийн гэрээ маань бол хүчин төгөлдөр гэрээ байна. За тэгээд хүчин төгөлдөр гэрээ учраас зээлдүүлэгч нь одоо зээлийн гэрээний үүргийн дагуу 209 сая төгрөгөөр хариуцагчаас шаардах хэрэгтэй. Хариуцагч нь бол нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна. За тэгээд талуудын нөгөө харилцан тохиролцсон гэрээний дагуу алдан шаардах хэрэгтэй учраас одоо алдангийн 50%-аар тооцоод 104 сая төгрөгийг бол шаардсан иргэний үеийн холбогдох зохицуултад нийцсэн байна гэж үзсэн. За харин дахиад нэг 117 сая орчим төгрөг байгаа. Зөвхөн иргэн ээд хандаж гаргуулъя гэсэн энэ мөнгийг бол энэ зээлийн гэрээний харилцааны хүрээнд шилжүүлсэн мөнгө биш байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Ингээд үндсэндээ нөгөө нийт нэхэмжлийн дүнгийн хагас хэсгийг нь одоо хангаж шийдвэрлсэн гэсэн үг. За тэгээд улмаар хариуцагч одоо хоёр хариуцагч маань бол хяналтын журмаар гомдол гаргадаг. За тэгээд хяналтын шатны шүүхийн хувьд гэвэл хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаад шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрсэн. За ингэхдээ улсын дээд шүүх одоо талууд хилцэл хийсэн хэсгээс авахуулаад за тэгээд анз хэргийн оролцогчдын эрх үүрэг зэрэг иргэний үеийн холбогдох зохицуултуудыг хэрэгжилж маргааныг шийдвэрлсэн байна. За хэргийн оролцогчдын эрх үүрэг гэдэг нь болохоор иргэний эрх шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуульд өгдөг зохицуулт байгаа. За энэ дээр бол талууд өөрсдийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлийн шаардлага, за түүнийг өгүүлсэж байгаа татгалзал үндслэлээ бол холбогдох баримтаар өөрөө одоо нотолж шүүхэд гаргаж өгөх ёстой, татга баримтыг өөрөө цуглуулах ёстой гэдэг заалт байна. За хуулийн хэрэглээний тайлбар руугаа орох юм бол за нэхэмжлэгч нь бол хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 209 сая орчим төгрөгийг шилжүүлсэн. За тэгээд гэрээний одоо холбогдох зохицуултад алдангийг 50%-аар тооцохоор тохирсон. За тэгээд ингэж гаргуулахаар шаардсан бол хариуцагч талаас бол энэ гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хилцэл гэж тайлбарладаг. Гэвч хариуцагч маань энэ тайлбараа баримтаар огт нотлоогүй. За тийм болохоор нөгөө иргэний эрх шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байгаа. За тэгээд талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний тухайд гэвэл талууд хүсэл зоригоо илэрхийлээд гар үсгээ зурсан дотроо дээр гэрчлүүлсэн байгаа. За тэгээд ийм одоо энэ хүү гэрээ маань бол хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна гэж үзсэн. За тэгээ энэ талаар дүгүүлт хийсэн давзаалдагчдын шүүхийн одоо магадлал бол иргэний эрх шүүхэд хэн шийдвэрлэх тухай хууль заасан зохицуултыг зөрчөөг байна гэж үзсэн байна. За одоо дээд шүүхиймээс сонирхолтой өнцөг орж ирдэг. Энэ маань болохоор алдангийн хэмжээг бууруулдаг. За ингэхдээ иргэний үйл зааснаар бол за зээлийн гэрээний дагуу талууд өгсөн авснаа буцааж өгөх гэдэг ийм зохицуулт байгаа. За тэгээд анзтай холбоотой зохицуулт юу байдаг вэ гэхээр анзын гэрээг талууд бичгээр хийн. За тэгээд анзан дотор алдан торгуул гэсэн хоёр төрөлтэй байна. За тэгээд анзын нөгөө дүн нь бол гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5% хэтрэхгүй байна. За тэгээд хамгийн гол зохицуулт нь бол иргэний үеийн 232 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт анзын хэмжээ хит их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зохицуулсан байдаг. За тэгэхээр энэ дээр хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэдэг нь одоо шүүхэд нөгөө эрх олгосон зохицуулт байгаа. Тэгэхээр хэргийн нөхцөл байдал одоо ямар зүйлийг харгалзаж шүүх буруужлах юм бэ гэдэг асуудал энэ одоо маргааны хүрээнд гарч ирдэг. За тэгээд дээд шүүхт үгнэхдээ за нэхэмжлэх талаас бол анзын хэмжээг шаардж байгаа нь өөрөө хууль зөрчөөгүй байна. Гэхдээ давзаалдагчдын шүүхийн хувьд анзын хэмжээг бүхэлд нь хангаж шийдвэрсэн хэргийн бодит байдалд одоо нийцээгүй үндэслэл бүхий дүгнэлт биш байна гэдэг. За Ингэхдээ дээд шүүх одоо талуудын анхын зээлийн харилцаа үүссэн нөхцөл байдал руу эргээд өнгөж байгаа. За тодорхойлбол тухайн одоо зээлийн хөрөнгийг юун зарцуулсан бэ гэхэлэр шинээр талууд маань И гэдэг одоо хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулахад зориулж тухайн зээлийг авсан байгаа.
За тэгээ нэхэмжлэгчийн хувьд гэвэл тухайн одоо тэр шинээр үүсгэн байгуулагдж байгаа компани нэг үүсгэн байгуулагч нь мөн тэгээ хариуцагчийн хоёр маань нийлээд компани үүсгэн байгуулж исэн гэсэн үг. За тэгээд аль аль нь бол үйл ажиллагаанд нь оролцоотой явж ирсэн. За гэтэл компанид юу тохиолддог вэ гэхэлэр энэ маань өөрөө одоо виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхэлж исэн компани байгаа. Одоо нөгөө та бүхэн санаж ивэл coin гэдэг одоо ингэ шуугаад нэлээх хүмүүс coin хөрөнгө оруулалт хийгээд эхэлжсэн энэ цаг үе байгаа. За тэгээд компани маань болохоор энэ одоо шинээр орж ирсэн coin буюу виртуал хөрөнгийг арилжих биржийн үйл ажиллагаа эрхэлж исэн. За гэтэл виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай гэдэг ийм одоо анхдагч хууль улсын их хурлаар батлагдаад ийм шинэ хууль гарч ирсэн. За энэ хууль батлагдсантай холбоотой одоо тодорхой шаардлагууд үйлчилж эхэлсэн бөгөөд компанийн хувьд бол одоо хуулийн нөгөө зохицуулалттай холбоотойгоор үйл ажиллагааны зохисон байдалд орсон. За түүнээс гадна coin-ийн талаар олон нийтэд мэдээлэл тараад coin худалдаа авсан иргэд нь компаниас буцаан шаардж эхэлсэн байгаа. Хөрөнгөө. За тэгэнгүүт компани за тэгээд тэрний одоо үүсгэн байгуулагч иргэдүүд болон хийхийг канууд хүнд байдалд орсон. За тэгээд компани санхүүгийн байдалд ороодсон бөгөөд ер нь биржийн үйл ажиллагаанаас тухайн компани ашиг олоогүй байгаа. За тэгэхээр энэхүү нөхцөл байдлыг манай нэхэмжлэгч маань бүхэлд нь мэдчихсэн учраас хариуцагчаас гаргуулах алдангийн хэмжээг дээжүүх одоо бууруулахын зүйтэй гэж үзсэн байгаа. За тэгээ алдангийн хэмжээ маань талууд гэрээнд тохирсноор бол одоо гүйцэтгэгээгүй үнийн дүнгийн 50%-аар тооцогдож байгаа бол за энэ үнийн дүн 1% болгон бууруулсан. За тэгээд үндсэн зээлийн дүн маань 209 сая төгрөг байгаа. За үүний 1%-аар алдан тооцсон гэдэг маань алдангийн хэмжээ бол 2 сая 91 мянган төгрөг болж байгаа. За тэгээд нийтдээ 211 сая төгрөг орчмыг хариуцагчаар гаргуулж шийдвэрлсэн ийм эцсийн шийдвэрийг гаргасан байгаа. За тэгэхээр нөгөө үндсэн одоо хамгийн анх шаардж байсан алдангийн хэмжээ нөгөө таазандаа тулцсан байгаа алдангийн хэмжээ 104 сая төгрөг байсан бол одоо дээжүүх алдангийн хэмжээг бууруулад 2 сая болгосон гэсэн үг. Тэгэхээр бараг 50 дахин бууруулсан байгаад байгаа. За тэгээд ийм нэг маргаан байна. Нөгөө гэрээгээр тогтоосон алдангийн хэмжээг дээжүүд шүүд одоо ингэж жоох хүчээр маягаар те бууруулгаас айгу сонирхолтой юм те энэ байдлуудыг харгалт үүдээд түүс бол энэ нөгөө иргэний эрх зүйн харилцаан чинь талуудын тохирсон гэрээний маргаан одоо гэрээний тохиролцоо шүүн дөрөнд гэж явна шүү дээ те сүүлд ихтэйс нөгөөс ковидтай холбоотойгоор ковидос олж одоо нөгөө альва нэг үйлчилгээний одоо ажил үйлчилгээнийхээ үнэн ковидын нөлөөллийн улмаас үүсэнгүүт жишээлбэл нөгөө ажил гүйцэтгэж байгаа этгээд нь хөсөөч юм уу нэмжингүүд эргээд нөгөө захиалга өгсөн этгээдтэй хохирлоо шэрлэх ч юм уу тиймэрхүү ингээд нэг шудраг осны зарчим баримталж ингээд шэрийг ингээд хувь тогтоож ингээд өөрчлөх зэрэг иймэрхүү дүнлэлтүүдээс дээжхөр нэлээ явсан баха тий тэрнтэй бас нэлээд тийм төстэй санагдлаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд бууруулад нэгэндээ нэг өгөөд баг өгөөд гэхгүйгээр нэг тийм тэнцвүүлэх маягтай юм шиг нэг тиймэрхүү тэсүүдийн нэг шиг санагдлаа айгуу сонирхолтой юм байна. Тэгэхээр нөгөө анзын зохицуулалтаа харуул хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багсгаж болно гэд тэнгуү сая хэргийн ямар нөхцөл байдлыг харгалж байгаа гингүүд одоо талууд жишээлбэл анханасаа хамтран ажиллаж байгаад ингээд хамтаа компани үүсгэн байгуулах чагаад за тэгээд тухайн компани нь хууль батлагдсантай холбоотойгоор үйл ажиллагаанд доголдоод санхүүгийн алдагдал хүлээсэн. Тэгэхээр нөгөө ийм нөхцөл байдал нь өөр одоо анзын хэмжээг бууруулах одоо практик тогтоож байгаа ийм нэг сонирхолтой жишээ байна. Тэгэхээр нөгөө талууд маань яг одоо зээлдэгч талдаа хэлэхэд ер нь бол одоо ийм талуудын хооронд ийм онцгой харилцаа үүссэн. Тэгээд тухайн одоо зээлийн төлбөр төлөгдөөгүй нь бас ийм гадны шинжтэй хүчин зүйлийн одоо нөлөөлөлттэй ч юм уу те эсвэл тэрэнд нь зээлдүүлэгч тодорхой хэмжээнд одоо бас үүрэг хариуцлага хуваалцаж байгаа бол анзын хэмжээг бууруулахаар ингэж шүүхүүд маргах боломжтой юм байна гэж харагдаж байгаа. За сонирхолтой кейс ярьж өгсөнд баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн дугаараараа ингээд дуусах уу? За баяртай. Баяртай.